За сайн уу, шинэ бичлэг эхлэх чинь. Одоо 12 сар болж байна. Тэгээд манайх маргааш Christmas-ийн модод засна. За байж юм яах вэ? Тэгээд битээр нөгөө юу яах чинь? Урьдчилаа чимэглэх юмнуудаа бэлтгэх гээд гаргасан байж. Тэгээд энэ нөгөө юу вэ гэхээр юу? Одоо энэ нөгөө fireplace нөгөө камин зоохныхаа тэрүүгээр ингээд ийм юмар чимэглэж байгаа байхгүй. Тэгээд энийг гадуур Michael's Hobby Lobby гэдэг амар үнэтэй баг $70-80 гээд. Тэгээ надад амар үнэтэй санагдаад Walmart орж үзье гэж бодоод. Тэгээ Walmart-аас амар хямдхан авсан. Энийг би энэ хардаа $12.98 $13 авсан. Тэгээ ингээ гэрэл асахаараа амар хөрхөн харагддаг юм билэ. Тэгээд энийг авцсан. Тэгээд Dollar Tree гэдэг нөө $1 дэлгүүрээс $1 дэлгүүрээс энийг авсан. Энд энийг өгч. $1 төлөөс ийм хоёр тоглоом авсан байхгүй. Тэгээд энийг энэ дундуур нэг гоё дүүгээ чимгэлчээ гэж бодож байна. Тэгээ бас юу юм бэ? Бас $1 төлөөс нэг ийм хонх авсан. Энийг яг гоё голдно ингээд хийгээд хөөрхөн чимгэлчээ гэж бодсон. Тэгвэл яг гаднаас ингээ гоё чимгэлснэг авъя гэхээр бүр амар $70-80 гэдэг амар too expensive. So тийм болохоор Walmart-оор авсан. Ер нь Walmart тийм гоё шинэ жилийн чимэглүүд амар хямдхан байлээ шүү. Гадуур байгаатай яг л адилхан гэсэн мөртлөө хамаагүй хямдхан байлээ. Тэгэхээр яг гоё нөгөө янз янзын чимэглэл авмаар байсан. Walmart ороод үзээрэй. Энэ Walmart-ийн супер цэнзэрт нь арай илүү сонголттой байлээ. Тэгээд энийг одоо ингээд чимэглэн манай охин нүгээр ингээд тоглоод байж гин. $1. Тэгээд ингээ гоё чимэглээд бараг миний энэ одоо нөгөө fireplace чимэглэх юм бол бараг ингээд $15 болчихж байгаа байхгүй. Тэгээд одоо энийгээ хийгээд биччихээ. Маргааш манайх ялкадсан. За тэгээд энийг хамт За ингээд чимэглээд бэлтжлээ. Энд чинь нөгөө дотроо юм хойшигтайсан байхгүй. Тэгээд нэг нь би ийм нөгөө нэг mesh ribbon гэдэг юм билээ. Тэрүүгээр ингээд одоо баантаглаад гэх юм уу боогоод тэгээд эдрийг болохоор ингээд саагу тэгээд дундуур нэм golden өнгөө оруулаад эннийхээ нас дундуур энэ нөгөө төмөр уцаас хаах гээд ингээд хөөрхөн чимэглэлчихлээ. Одоо тэгээд энэ хоёроо ингээд сүлжиж байгаа өлгдөх ч юм уу ямартаа шивийг олоод хөрхөн өлгөндөө. За гэрлийн насаахар юм царайлаг амар царайлаг байх хэвээр. Одоо ингээ амар гоё болцсон. Тэгээд одоо энэ нөгөө энэ fireplace дээр ингээд ивийг олоод тогтоондоо. Yeah, it's pretty. Яг юу зурж байгаа юм уу? Ийм тууз эсний энүүгээр яагсан арай хитрхи их болчихгоо too much болчих юм байна гэж та болчлаа. Энийгээр зүгээр бантаг хийгээд яг модоо чимгэлчээ. Стогоо яригч шүү. За өнөөдөр ялкадс өдөр 12 сарын 1. Манайх 12 сарын 1-нд ялкадс игээд ярьсан байсан. Тэгээд өнөөдөр 12 сарын 1 I'm so excited. Одоо манай нөхөр ялка storage-нээс оруулж ирэх гээд гарсан байна. Тэгээд 12 сарын жилийн хамгийн гоё сар байдаг. Ягаад гэвэл миний охины төрсөн өдөр, миний охин төрсөн. Тэгээд шинэ жилийн баяр болдог. Би өөрөө шинэ жилийн баяртай айгуу дуртай. Ягаад гэвэл хүн болгон ингээд амар гоё тийм
Өмнө ингээ ямар ч зүйл мөр тохиол за хамаагүй бүгд юм амар гоё баяр хөөртэй байдаг. Бас бүгд ингээ гойж хангалаа юм гоё байдаг. Тийм ээ гоё баяр болдог. Өө за ахам уу. Тэгээ одоо миний хамгийн дуртай 12 сар өнөөдөр эхлэж байна. Тэгээ одоо явах гэсэн. Манай ганган цагаан газар. Yay! Минийх энийг юу гэж бодож байна? Зэнарстай юу. Гоо нарийн энэ тоглоомнуудаа ингэж цаасан дуусах юм уу? Энэ дэлгүүрээс хасан цаасан ингэ хадгалцсан. Зя гацаараа босгоцсон. Одоо гоо чимэглэх ажилдаа орно. Охин битээр ажиллаа. Харин юу вэ яач? Нөгөө орой дээр нэг 5 шин тогтоох өгч. Тэгвэл тэгэл бол. За ер нь бол чимгэлжтэй энэ толгойг нь тогтоох гэсэн чи дамдагнаад болтгоо тийм. Манай нөхөр төмөр утсан хуцаа нэг боочээ гэж юм. Тэгээд энд нэг амар хөөрхөн хоёр надаа. Ингээ бид гурийн зургийг хийцэн юм хөөрхөн тоглоом. Нэ Хавайд явахдаа авахсан зураг байна. Тэгээд миний охин байна. Энэ бүр толгой нь яг таарсан бүр амар хөөрхөн инээд өрөөд бүр инээдтэй. Одоо энэ хоёроо гой модныхоо дээр үлгчээ. Ерөнхийд нь бол ингээ болчлоо. Одоо энд оройг нь хийх гэж байна. Энэ хоёроо гой үлгэх. болж байна уу? Энийг хаана үлгэх вэ? Энэ энэ сэм хүнд юм аа. За. Охны жимглийг гаргаарай инээдтэй оргиж байгаа. Ёо, толгой нэг таарсан инээдтэй юм. Одоо энэ доор нь ингээд зай гараад байгаа. Би тийм tree skirt гэдэг юм аваагүй. Зүгээр ийм гэрт байгаа хоосон хайрцагнуудаа ингээд буулцсан. Энийг доор нь тавьчих. Зя. Гацуур модоо засчихлаа. Yay! Миний нөгөө камен зоохондоо хийсэн юм. Манайх энэ ганцхан амьстай да ганцхан амьсаа өдлөгсөн. Yay! За одоохон миний одоохон дэшээ гарна. Одоох бич. Энэ доор нь ингээд нөгөө хайрцагнууд бэлгшээ боогоод тавьсан ч бас хөлийн хагаад хайтайхан харагдчихж байгааз. Миний ах маань наасан дээр. Энэ бит гороо байна. Энэ үлдээ нэг бицгэн юм байна. Биш арах юм уу? Биш арах юм уу? За тэр бас манайх стадир өмнөд гэрэл үлгсэн. Тэр бас амар гоё харагдчихж байгаа. Гэтэ зүгээр Christmas гэхгүй нь байнга тэр гэрлээ. Орой морой тасаачж бол гоё идэх. Одоо би тэр шагарч байгаа. Лизрон. За өөрөө цааш ороорой. Вау. Эндээ ингээ гоё гэрэл хийцэн ч та гоё харагч. Нэрээ юу байсан шин. Эндээ нэг юм номын тавир хийсэн бит хоёр. IKEA-гаас юм тавир аваад. Тэгээ юм номын тавир хийчихсэн. Гэрэл ингээд амар гоё харагданаа.
За доороос харуул манай гацар ингэж харагч чинь. За том ажлын ард гарлаа. Ялгцсан. Маргааш бид гурав Санта Клаус дээр Сантатай уулзах цагтаа байгаа. Гой Санта дээр очиж зураг авахулна. Солиг дээр. Зэмээ. Нэг аав солиг гэж. Мэн тийш надад авч. Зэмээ. Бид гурав нөгөө Санта руугаа явах гээд бэлдэж чинь. Өнөөдөр миний охины төрсөн өдөр 12 сарын 2. Тэгээд манай охиныхоо төрсөн өдрийг митинг дээр тэмдэглэж байгаа. Ягаад гэвэл нөгөө эрэх зочд маань ихэнх нь ажилтай, хүүхдүүд нь хичээлтэй учраас Сандэй тэмдэглэх гээд өгсөн байгаа. Цамцыг өмсүүлэх юм шүү дээ нэрээ. За одоо хоньч цамцыг өмсүүл. За тэгээд охиныхоо хувцсыг өмсүүлчихэд өгсөн байхаас тэгвэл муухай болчих юм чинь гэж бодоод ийм хөрхөн буухтаа цамц өмсүүлэх чинь. За бэж босч. Хөөе суухгүй шүү дээ мэ. Цамцаа өмсч. Гари, let's go. Яа. Let's go миний охин. За. Түр тавьж гинэ. Аашаа гараа шуулчих. Бэнжгэрдэш. Бэмбэрдэш. За. Одоо фэжний товчлоод өгцөө. Тэгээд амар хөөрхөн юу яасан? Одоо нөгөө энэ чинь цагийн зөрүүтэй тэгээ Монголд 12 сарын 2-нд манай хоёрлын гэрийнхэн миний охины өвөө эмээнэр нь уулзаа. Миний охины төрсөн өдрийг гоё тэмдэглээд, гоё баярын ширээ засаад, гоё билоо задлаа тэгсэн байна. Одоо хоёшаа ингэж их царж байна. Одоо хоёж нүсэн цаг маань заа. Тэгээ амар гоё манай хоёр гэрийнхэн уулзаад миний охины төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Амар хөөрхөн. Тэгээ одоо энэ хурдан өвчин зүгээр болоод гоё гэрийнхэнтэйгээ уулзах юмсан. Хурдан хийлмэл зүгээр болоод бүх юм нормал болоосаа. Тэг гэрийнхэндээ баярлаа. Миний охины төрсөн өдрийг гоё айгуу гоё ширээ засаад гоё тэмдэглэсэн байна лээ. Би амар баярлсан. Тэгээд одоо бид гурав Санта руугаа явах гээд бэлтэж ин даа. За Молт дээр байсан. Тэгээ одоо 7 цагаас цааштай. Арай жоохон ирчихлээ. Ой, тэр одоо яа. Зия. Гэртэрчлээ. Сантатай зураг авах болтой. Анч миний охин Сантагаас хайгаад ойрцсонгүй. Үрдэнэс зурмаар авахулсан. Угаасаа тоодол руу даагаад идэх гинэ. Бид гурав очсон чинь бас нэг хүүхдээс нь бас бүр амар уйлцсан үрдэнэс суудсан. Уйлаас тагын зургийг аваадсан. Хүүхдүүд айдаг гэж байна. Миний охин ч гэсэн бас айгаад. Тэг гяс нэг зураг даруудлаа. Гяс авахулсан ингэ. Зургийг ингээд тэгээд угаагаад өгчих юм байна. Угаасаа энэ фото энэ пакэжний мөнгө төлсөн баггүй. Тэгээд ингээд угаагаад өгсөн.
Ингээд. Одоо энийг хөрхөн жаазан дэмжиж хийчихье. Энэ QR кодыг уншуулад юу яах юм бэ? Зураг бас нөгөө даунлоад хийж болох юм. Энэ болохоор ингээ угаагаад төгсөн. Энэ блогийг үзсэндээ бүхэнд баярлалаа. Баярлалаа.